Занга академи. Чадвараа хөгжүүл ирээдүгөө бүтээ. За хоёр дахь агуулга маань болохоор ажил хэрэгч хүнд ижил сэтгэлгээ яагаад чухал болоод байна вэ гэдэг тухай ярилцъя. За ижил сэтгэлийн онцлог. Онцлог нь бол энэ бол хэрэглэгч төвтөө ажлын философи байгаа. Гүн ухаан маягийн байгаа байхгүй юу? Өмнө нь болохоор өмнөх үеийн бизнесүүд, өмнөх хүмүүс ажил хэрэгч хүмүүс ажилдаа хандлага бол би яг юу хийх боломжтой вэ гэдгийг хийгээд энийг шууд хэрэглэгчд санал болгодог гэсэн бол орчин үед бол хэрэглэгч яг юу хүсээд байна, юуг анхаарах ёстой гэдэг дээр хэрэглэгчээ маш сайн судалдаг, хэрэглэгчдэрийг анхаарлаа төвлөрүүлдэг. Тэдний бэлэгдэг байгаа хүртээгөө үн цэнийг цоошноор бий болгодог энэ хэрэглэшийн зан төлөв тэдний сонирхлын судлах бол гол чиглэл. Өмнөх үе бол дандаа өрсөлдөгч юу хийж гин тийм ээ? Хууль эрх зүйн орчин яаж өөрчлөгдөж гин? Бүх зүйл бол ингэж загвар дотор баригддаг гэсэн бол цоошноор хайрцагнаас гарч идэх шаардлага тулгарч байгаамаа. Тэгэхээр шинэ үн цэнийг бүтээх бол энэ хэрэглэгч төвтэй философийн гол мөн чанар байгаа. За ажил сэтгэлгээг хэрэгжүүлэх цоошин үн цэнийг бүтээхэд бол технологи бол гол суурь дэвсгэл гол ажлын багж нь болчиход байна. Технологийн энэ хөгжлүүд, технологийн энэ хурцсаж байгаа шинэ дэвшлүүд маань болохоор яг ижаал энэ хандлагаар ижаал сэтгэлгээндээ суурлаад цоошин үн цэнийг бүтээж гинэ гэж. За хэрэглэгч шууд үн цэнийг мэдрэх боломжийг авчирч гинэ гэж. Би та бүхэнд нэг юм кейс ярих гэдэг. 1990-ад оны үед үүсэн бий болсон нарны цирк гэдэг энэ циркийн байгууллага байгаа. Одоогийн байдлаар 40 гаруй сая хүн тоглолтын үзсэн. За ингээд 30-40 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа дэлхийд дээр номер 1 брэнд болж гарч чадсан байна нарны цирк. За энэ бол цирк бол яг энэ ижаал сэтгэлгээн дээр суурь бий болсон циркийн шинэ урсгал байгаа. За энийг үүсгэн бий болгосон хүн маань болохоор энэ Гай Лалиберте гэдэг залуу байгаа. Канад хүн. Гай Лалиберте гэдэг энэ залуу маань болохоор акробатикийн жүжигчин байсан. За 90-ад оны үед болохоор хэрэглэшийн сонирхол эс өөрчлөгдөж эхэлсэн. Юу болсон гэхээр видео тоглоомын зах зээл өвчтөд орж ирсэн. Хүүхэд залуучууд цирк үзэхээс илүүтэй видео тоглоомыг сонирхдог. За уралдаан тэмцээн, шоу, концерт үзэх сонирхлыг дамгаалсан. Тэгэхээр хэрэглэгчдийн сонирхол өөрчлснөөс болоод борлуулалтаа хийхэд хүндрэлтэй болсон. Маш их олон циркийн байгууллагууд үе таалгаа барьж ирсэн. За цирк гэдэг байгууллагууд ингээд циркийн бизнес бол цаашаа ашиггүй болж байгаа энэ үед Гай Лалиберте гэж залуу найзуудтай хамтраад юу хийж чадсан бэ гэхээр циркийн цоошин урсгалыг бий болгож чадсан байна. Тэгээ цирк гэдэг биднээс уламжлалт ойлголт болохоор юу гэдэг вэ гэхээр алиалагч байдаг тийм ээ, ил бичин байдаг. За араатай антид байдаг. Циркийн гол элементүүд болох эдгээр зүйлсүүд бол нарны цирк дээр бол байдгүй. За үлдсэн жүжигчдэрээ театрчилсан, жүжигчилсан тоглолт хийсэн байна. Тэгэхээр нарны циркийг ингээд үзэж байгаа тохиолдолд дуу хөгжмийн найруулга, өнгөний эффект энэ бол яг шоу цэнгэний концерт үзэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Дээрээс нь театр жүжиг үзэж байгаа юм шиг ийм агуулга илэрхийлдэг. За гурав дахь зүйл нь болохоор циркэд циркийн үзүүлбэрүүдийг үзэж байгаа мэт ийм манежинд энэ үзүүлбэр тоглолтуудыг хийдэг. За яг энэ нь болохоор залуучуудын өсвөр үеийнхний сонирхлыг маш их татсан. Дээрээс нь насан туршид аав ээж өвөө эмээ нар үзэх сонирхолтой болсон. Тэгэхээр ингээд хаагдж байгаа бизнесийн орчинд маш бага зардалтайгаар цоошин урсгалыг бий шатсны үр дүн цоошин үн цэнийг бий болгож хэрэглэшээ татаж чадсан байна. За энэ болохоор ингээд хийвэл ингээд яваад үзвэл яад юм бол энийг ингээд өөрчлөөд үзвэл яад юм бол гэдэг энэ агуулга энэ сониуч байдал юм уу да тий. Энэ бол энэ амжилтынх нь гол үндэс суурь байдаг. Ижаал сэтгэлгээний өмнөх үеийн сэтгэлгээний хэв загваруудыг маш олон жилийн турш олон судлаач нар олон бүтээлүүгээс тодорхойлж ингэж явсан байдаг. Өсөлтийн сэтгэлгээ гэж. Өсөлтийн сэтгэлгээ. Сайжруулах сэтгэлгээ гэсэн үг. За турших сэтгэлгээ. Аливаа зүү туршиж үзэх. За шууман болон шуум бус тийм ээ. Латерал сэтгэлийн тухай ярьж байна тийм ээ. За дизайн систем сэтгэлгээ. Маш их олон сэтгэлгээний хэв загваруудыг судлаачид судалж явсан байдаг. За ижаал сэтгэлгээ гэдэг энэ зүйл бол шинэ үед гарч ирж байгаа нь болохоор эдгээр сэтгэлгээний хэв маягуудыг бүх зүйлийг илэрхийлж чадхаар байгаад байгаа. Бүх зүйлийг илэрхийлж чадхаар. Өөрөөр хэлбэл ижаал сэтгэлгээ яг энэ гэхээр эдгээр сэтгэлгээнүүдийг хослол байдлаараа илэрхийлж гарч ирдэг гэсэн үг. Өсөлтийн сэтгэлгээ, туршилтын сэтгэлгээ, систем сэтгэлгээ, дизайн сэтгэлгээ, тэгээд шуум бус сэтгэлгээ гэсэн үг. Шуум болон шуум бус сэтгэлгээ гэсэн. За эдгээр сэтгэлгээнүүдийн нэг хэдүүлээ нэг бүчлэн ярина. За тэгэхээр хэллээ яг тодорхой 2-3 сэтгэлгээний онцлог хэм маягийн дундаас нь
энэ ижаал сэтгэлгээний хэв загвар гарч ирж байгаа маа. Тэгээ нэг бүрчлэг ярих хооронд та бүхэн маань анхаарлаа хандуулаад яг энэ сэтгэлгээг одоо илүү зөв ойлгох болно гэсэн үг.